За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн бидний хичээл Монгол хэлний 4-р ангийн хичээлийн сэдэв зөөлрсөн гэвлэгчээр төгссөн үгэнд залгууруудыг хэрхэн зөв залгах вэ? За өмнөх мэдлэгээс сэргээн саная. Бид өмнө нь эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд заримдаг гэвлэгчээр эхэлсэн залгуурыг залгахдаа шууд бичнэ гэж үзсэн. За жишээ ижил гэсэн эгшигт гэвлэгч илээр төгссөн үгэнд заримдаг эс залгуурыг залгахдаа ижилс гэд шууд бичдэг. За мөн өмнө нь үзсэн эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд эгшигт гэвлэгчээр эхэлсэн залгуурыг залгахдаа эгшигтэй бичнэ. За жишээ үг нь зөвшөөр гэд эр эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд ил эгшигт гэвлэгч залгуурыг залгахад өө балархаа эгшгийг нэмж бичдэг. Эгшигт гэвлэгч ил эгшигтэй бичигдэх ёстой учраас энэ дүрмээр бичигддэг. За одоо өнөөдрийнхээ хичээлд оръё. Энэ үгсийг ажиглая хүүхдүүдээ. За эдгээр үгс маань бүгдээрээ зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үгнүүд байна. Барь, ам, хань, сорь, урь. Эдгээр үгсэд энэ ард нь байгаа залгуурыг хэрхэн яаж залгах вэ? За өнөөдрийн 1-р дүрм маань зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд заримдаг гэвлэгч эхэлсэн залгуурыг залгахдаа шууд бичнэ. За жишээ нь барь гэсэн эр зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд Ц заримдаг залгуурыг залгахдаа шууд бичнэ. Жишээ нь бөхчүүд барьц авах гэж ярьдаг. За хань гэсэн зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд заримдаг эс залгуурыг залгахдаа мөн шууд бичнэ. Хансах, нөхөрлөх гэсэн жишээ үг байна. За дараагийн ажил маань саяныхаа дүрмээр дасгал ажил хий. Дараах өгүүлбэрүүдээс саяын дээрх үзсэн дүрм тохирох үгсийг олж бодаарай. За эхнийх нь ээж олон төрлийн цэцэг тарьдаг. Үнэг залтай амьтан гэсэн хоёр өгүүлбэр байна. Зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд заримдаг гэвлэгчээр эхэлсэн залгуурыг залгахдаа шууд бичнэ гэсэн дүрм тохирох үгийг олж бодаарай. За одоо зүвийг харъя хүүхдүүдээ. Ээж олон төрлийн цэцэг тарьдаг өгүүлбэрт дээрх дүрмээр бичигдсэн үг маань тарьдаг байна. Үнэг залтай амьтан гэсэн өгүүлбэрт дээрх дүрмээр бичигдсэн үг маань залтай гэсэн үг байна. За хоёр дахь дүрм маань зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үг нь эгшигт гэвлэгчээр эхэлсэн залгуурыг залгахад зөөлний тэмдэг и болно гэсэн дүрм байна. Жишээ үг авъя. Барь гэсэн зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд эгшигт гэвлэгч илээр эхэлсэн лга залгуурыг залгаж бичээрэй. За ингэхэд зөөлний тэмдэг маань и болж эгшигт гэвлэгч ил өмнө эгшигтэй бичигдэнэ. За барилга байшин. Хань гэсэн үг байна. Зөөлрсөн эгшигт гэвлэгч инээр төгссөн үг нь эгшигт гэвлэгч ил залгуурыг залгаж бичье. За мөн зөөлний тэмдэг и болж бичигдэнэ. Эгшигт гэвлэгч ил өмнөө эгшигтэй бичигдэнэ. Ханил, нөхрөл гэсэн утгатай үг байна. За дасгал ажил хий. Зөөлрсөн эгшигт гэвлэгчээр төгссөн үгэнд эгшигт гэвлэгчээр эхэлсэн залгуурыг залгахад зөөлний тэмдэг и болно гэсэн дүрмээ баттгая. За даалгавар
Дараах үгэнд залгуурыг зөв залгаж өчээд өгүүлбэрт оруулж өчээрэй. Зориг гэсэн зөөлрсөн ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд ихшигт гэвлэгч илээр ихсэн ялгоо залгуурыг залгах юм байна. За зөөлний тэмдэг и болж өөрчлөгдөн ихшигт гэвлэгч ил өмнө ихшигтээ бичигдэнэ. За өгүүлбэр зохиоё. Багш нь манай ангийн зорилго бол эв нэгдэлтэй байх юм гэсэн өгүүлбэр зохиолоо. За бидний дараагийн дүрм зөөлрсөн ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд уртгшгээр гэсэн залгуурыг залгахад зөөлний тэмдэг и болж уртгшгийн нэг нь гээгдэнэ. Жишээ үг авъя. Барь гэсэн зөөлрсөн ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд а залгуурыг залгаж өчөхдөө зөөлний тэмдэг и болж уртгшгийн нэг нь гээгдэж байгааг харж байна. За тэмцээний гараа барай гэсэн үг байдаг. Хань гэсэн үг байна. Зөөлрсөн ихшигт гэвлэгч инээр төгссөн үгэнд уртгшгээр гэсэн залгуурыг залгаж байна. За зөөлний тэмдэг и болж уртгшгийн нэг нь гээгдэнэ. Ханаа хайрлах гэж ярьдаг. За саяны үздсэн зөөлрсөн ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд уртгшгээр гэсэн залгуурыг залгахад зөөлний тэмдэг и болж уртгшгийн нэг нь гээгдэн гэсэн дүрмээ давтъя. Дараах үгсэд залгуурыг зөв залгаж өчээд холбоо үг бүтээгээрэй. Дох, захих гэсэн хоёр үгэнд уртгшгүүдийг залгаж өчгөнэ. За бичснээр тулгаараа өгтүүдээ. Дохио гэд уртгшгийн нэг нь гээгдээд зөөлний тэмдэг и болжээ. Захиа гэхэд зөөлний тэмдэг и болоод уртгшгийн нэг нь гээгдэжээ. Холбоо үг үсгэлээ. Багш нь гэрлэн дохио ихчийн захиа гэсэн хоёр холбоо үг бүтээж өчлээ. За одоо өнөөдрийнхээ хичээлийг баттгая. Үздсэн 3 дүрмээ санаад сорь гэдэг үгэнд уртгшгээр гэсэн залгуур, С заримдгаар гэсэн залгуур, Л ихшигт гэвлэгчээр гэсэн залгуурыг тус тус залгая. За бичснээ багшийнхтайгаа харьцуулж хараарай. Сорь гэдэг зөөлрсөн ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд уртгшгээр гэсэн залгуурыг залгахад зөөлний тэмдэг и болж уртгшгийн нэг нь гээгдэнэ. Сорь зөөлрсөн ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд С заримдаг гэвлэгч залгуурыг залгахад зөөлний тэмдэг хэвээр бичигдэнэ. Сорь зөөлрсөн ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд ихшигт гэвлэгч илээр ихсэн залгуурыг залгахад зөөлний тэмдэг и болж ихшигт гэвлэгч ил өмнөө ихшигтээ бичигдэнэ. За ам гэсэн үг байна. За энэ үгэнд бүгдээрээ өнөөдрийнхөө үздсэн 3 дүрмээ давтаад Л ихшигт гэвлэгчээр гэсэн залгуур, Д заримдаг гэвлэгч залгуур, уртгшиг А залгууруудыг тус тус залгаж өчье.
За багшаахаа бичсэнтэй харьцуулаад хараарай. Ам ийм зөөлрс ихшиг төвлөгч имээр төгссөн үгэнд ил ихшиг төвлөгч залгарыг залгахад зөөлний тэмдэг ий болно. Ихшиг төвлөгч ил маань өмнөө ихшигтэй бичигдэнэ. Зөөлрсөн ихшиг төвлөгч имээр төгссөн үгэнд Д заримдаг залгарыг залгахад зөөлний тэмдэг хэвээр бичигдэнэ. Зөөлрсөн ихшиг төвлөгч имээр төгссөн ам үгэнд урт ихшиг А залгарыг залгахад зөөлний тэмдэг ий болж урт ихшгийнийг нь гээгдэж бичигдэнэ. За одоо хүүхдүүдээ гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Ur, сорь гэсэн хоёр үгэнд Ж, Х, Лга, Од залгаруудыг тус тус зөв залган бичээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.